За Монгол улс хүүхдэд хамгаалахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг Хүний эрхийн үндэсний комиссаас онцоллоо. Тодорхойлбол бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн дарамт үзүүлэх гэмтэрэг өндөр гарсаар байна. Түүнчлэн хүүхэд хүчирхийлсэн гаж донтой этгээдүүдийг шоронгоос суллагдсны дараа бүртгэлжүүлж ханддаггүйгээс дахин гэмтэрэг үлдэх эрсдэлтэй байгааг санууллаа. Бага насны хүүхдтэй одоо бэлгийн харьцаанд орж таашаал авдаг энэ бэлгийн гаж зан үйл буюу педофил энэ асуудлыг бол зохицуулах хэрэгцээ шаарддаг байгаа гэдгийг бол олон одоо тооны судалгаанд бол дурдгдсан байдаг. Педофил эмэгтэй хүмүүс ял эдэлж дууссаны дараа гараад тэднэрт тавих хяналт бүртгэл бол байдгүй. Өөрөөр хэлбэл энэ педофилийн зохицуулт байхгүйтэй холбоотойгоор мөн одоо бага насны хүүхдүүд бас дахин өртөх ийм одоо эрсдэл бол байна гэж харж байна. За бэлгийн боожлд эрт явагдаж байгаатай холбоотойгоор 14 ба түүнээс доош насныхан харилцан зөвшөөрч бэлгийн харилцаанд орох тохиолдол байгаа учраас ямар тохиолдлыг гэмт хэрэгж үзэх, ямар тохиолдлыг гэмт хэрэгж үзэхгүй вэ гэдгийг тооцох шаардлагатай байна гэлээ. За өнөөдрийн байдлаар 17 хүүхэд засан хүмүүжүүлэхэд энэ шалтгаанаар ял эдэлж байна. Хуульчид, судлаачид, эрдэмтэд бол энэ бэлгийн боожлд эрт эхэлж байгаатай холбоотойгоор энэ зүйл заалтын энэ гэмт хэргийн энэ төрлийн гэмт хэргийн одоо шинж агуулгыг бол дахин эргэж харах шаардлагатай байна. Эсвээс хүүхдүүд хоорондоо үерхэд одоо сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж хохирогч гэмт хэрэгтэн болж байгаа явдал бол бас сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдээс мэдүүлэг авах арга ажиллагаа нь өөрөө хохирогчийг залхаах, хүүхдийг айдас давтуулах, сэтгэл зүйн дарамт болж гомдлоосоо буцахад нөлөөлдөг байна. Иймээс ч эрх зүйн хүрээндч төр хууль хяналтын байгууллагын хүний эрхийн болоод гендерийн мэдрэмжүүдийн хувьд ч тэр засаж сайжруулах олон зүйл байгааг Хүний эрхийн үндэсний комиссаас онцоллоо.